За хүнд ингээл бүхий л амьдралаа нууж хаахгүй алдаа оноотой байна. Бүгдийн сайхан дэлгэхэд ярьчдаг юм нээлттэй зан чанартай хүмүүсийг та ер нь хэрэг таних вэ? За ийм зан чанартай хүмүүсийн сүнслэг мөн чанар, сүнслэг утга учирыг нь тайлбарлая гэж бодлоо. За өөрөө би бас ийм зан чанартай болохоор бүр ярьж байгаад л цаанаас ингэ түрээд байна. За ингээд юм 3 тохиолдлоос болоод хүмүүс юм байт юм байна л да. За нэгт нь болохоор хоолон чакра буюу шүү да. Ярах, хэлэх, нээлттэй хүрднөөр асрах нээлттэй маш их идэвхтэй байгаа үед хүмүүст ямар ч одоо нууж хаахгүйгээр өөрийнхөө амьдралыг дэлхийд нэгэд ярьцдаг. Хоолон чакра идэвхчлээс болж ин гэдгийг юугаар ялгах вэ гэхээр тэр хүний ярьж байгаа зүйлд нэг хичээл, нэг сургалт, нэг юм сонин содон зүйл нуугдчихдаг гэдэг юм уу. Хүмүүс сонсохороо нэг зүйл ойлгож авдаг, нэг зүйл ухаарч авдаг, эсвэл юмсыг арай өөрөөр хардаг ч юм уу те. Ийм ухаарл өгöd байгаа яриа, нээлттэй ярианууд бол тухайн хүн ярьж байгаа хүний өөрөө хоолон чакра маш идэвхтэй ариуслын урд нь өөрөө нээлттэй ажиллаж байгаа тохиолдол юм байна. За нөгөөтэйгүр бүр хоолон чакра нь хаалттай буюу гэмтэлтэй байх үед бас ингээд тасралтгүй яриад байдаг. За энэ нь болохоор гэмтлээ шилтгаалсан ингэж их нээлттэй байдаг, хамаагүй ярьдаг зүйлүүдийг хэрхэн яаж ялгах вэ гэхээр дандаа гомдсон байдаг, дандаа харамсаж ярьдаг, өнгөрсөн амьдралынхаа бүтлгүүдлийг ярьдаг, эсвэл өөрийгөө би болохгүй байна, бүтэхгүй байна гэж ярьдаг ч юм уу те. Энэ баланс нэвтрээд ирэхээр энэ бол хоолон хүрдний гэмтэлтэй ороод явцдаг гэсэн үг. За нөгөөтэйгүр сүнслэг мөн чанар үүлийн үрийн кармик байдлын хувьд бол бүх зүйл яриад байгаа хүн өөрөө өмнөх төрөлдөө айгүй юм хаалттай, ерөөсөө өөртөө тохиолдсон зүйлүүдэд бусдад хуваалцаж чадаагүй, хэлж чадаагүй маш их юм дарагдмал, нуугдмал, онцгой шиг байсан хүн, илүү их уншдаг, судалдаг, илүү их дотоод гүн рүүгээ ордог байсан төрлийн хүмүүс энэ төрөлдөө энэ сүнснийхээ аялалд айгүй сэтгэлийн ил тод байдлыг илэрхийлэх гэж, айгүй сэтгэлээсээ бүх босон одоо үйл явдлаа илүү чөлөөтэй илэрхийлэх гэж тийм илүү их одоо ингээд дотор байгаа бүхнийг гаргаж сэтгэл санаа нь тайвширдаг, амар амгалан болдог төрлийн байдаг бахнэ. Ингээд та өөрийгөө бодож үзээрэй, та аль төрлийнх нь хүн байж гэмтэлтэй нэ нүү, эсвэл хоолон чакра нэтгэвтэй хүн байна уу, эсвэл өмнөх төрөлтөө ерөөсөө юугаач яриаггүй энэ төрөлтөө ярих тийм дурсамжтай төрсэн хүн байна уу гэдгээ бодож үзээрэй. Ингээд та нартай амжилт хүсье.